За сайн байцгаана уу? За өнөөдөр би хадгаламж өсгөөс эхлэн группийн сонирхолтой постууд тэрний доор нь бичсэн комментүүдийг бас уншиж тэр хамтдаа ярилцъя гэж шийдлээ. За тэгээд бүгдээ уншиж эхэлцгээе. За хадгаламж өсгөөс эхлэн гээд групп одоо бол 183 мянган за 200 ийм гишүүнтэй ийм групп болсон байна. За энэ групп дээр ер нь бол хамгийн их ийм комент ихтэй гэдгээс сонгоё гэж бодож байна. За эхний пост. За 45 сая төгрөг байгаамаа гэж байна. Арай гэж цуглуулсан. За яаж өсгөвөл аргууд за та бүхнээс сонсох гэж зөвлөд өгөөрэй гэж байна. Шинэ байрны урьдчилгаанд бүтнээрээ явчих гээд байна. ККК гэсэн байна. За одоо энэ юг комментүүд уншъя те. Энэ ингээ 178 ийм коммент орж ирсэн байна нэ доор нь. За тэгсэн чинь хүмүүс ингээд бас яг ийм асуудалтай хүмүүс бас байх шиг байна. Бүгдээрээ ингээд айгүй олон ийм энийг би уншмаар байна гэд комментээр нь цэг тавьчихсан байна. Энд бичиж байгаа комментүүд би ч гэсэн бас хармаар байна гэсэн төгөлтэй. За бизнес хийж өссөн дээр байранд ороод сарын түрээс аваа тэгээд мөнгө чинь түгжигдэн штэ гэж нэг хүн бичсэн байна. Дахиад зүгээр дуугаж цоглуулаа гэсэн байна. За энэ янз бүрийн бизнес руу оруулаад дэмий шүү гэсэн байна. За шинэ байрны урьдчилгаандаа өгөө мөнгөө бэлэн болго хинч бүзээл тэгээд олон улсын банкуд бүгд хаагдаж байна. Байрч бүү болго төр аснаараа анхааруулах шүү гэсэн. Амар тийм мондөг зөвлөгөө өгсөн шүү дээ баг. Худлаа шүү, байрандаа өгсөн дээр шүү. Бизнес одоо хэцүү болсон. Би 2 жил дараалан бизнес хийнэ гээд 10 сая тогссон. Орсон хэдэн төгрөг нь идэж уугаад ийм юм, тим юм гэдгээл хурааж хуримтлуулсан юм гээд дуустдаг юм байна лээ гэсэн байна. Бонд хадгаламж ховцаа гэсэн байна. За байраа аваад түрээсийн мөнгөөр нь зээлээ төл хэсэг хугацааны дараа байртаа болчихсон байх болно гэсэн байна. Эний 7 доор нь 7 хариу бичсэн байна. Энийг өгсөн байна харъя. 45 саяд байр олдох уу гэж асуусан байна. За тэгээд машины урд байсан иргэний үнэлэхнийхээ тодорхойлох манай эхнэр гээл зарсан байх. Нотариат чинь хувилдсан байсан да. Машинд ингээ юу тодорхойлох хуудасаар машинаа алдаж байлаа гэж. Машины урд байсан иргэний үнэлэхний тодорхойлох хуудасаар машинаа алдаж байлаа. Манай эхнэр гэж хэлээд зарсан байсан гинүү. За энийг ойлгосоо. За окей. Ямар ч нэг ийм одоо юу орж ирсэн байна. За хүн амьтан зээлж болохгүй шүү. Тэгээд яг яаж цуглуулсан тэр аргаараа нэмж цуглуулаа. Шууд өмцөх машиг болно гэж байхгүй шүү гэсэн байна. За. Окей. Тэгэхээр 45 сая төгрөгтэй ийм хүн дээр маш олон гоё зөвлөгөөнүүд орж иржээ. Тэгээд энэ хүн бол яг одоо бол байр авчих гээд байна. Би яах вэ гэсэн асуулт явсан байна шүү дээ. 45 сая төгрөг ер нь яг ингээд жоохон мөнгө өсөд ирэхлээр угаасаа том шийдвэрүүд гаргах хэрэгцээ тулгарч ирнэ л дээ. Бидэж байр авмаар санагдаж байгаа байргүй бол тий. Тэгэхээр энэ нэг ерөөсөө хадгаламжийг яавал илүү их одоо өсөх вэ? Яавал илүү их зөв зарцуулах вэ? Яавал хадгаламжтайгаа үргэлж үлдэх вэ гэдэг ийм ойлголт яригдж байгаа юм л да. За өнөөдөр ингээд 45 сая төгрөгийг нэгж төгрөгний хадгаламжгүй байж байгаа цуглуулсан хүн бол энэ хүн байна. За удахгүй би хагас тэр бомтон болчлоо. Буюу 450 сая төгрөгийн хадгаламжтай болчлоо гэдэг тэр яриан дээр очиосоо гэж хүсэж байна. Тэхийн тулд ер нь яах хэрэгтэй юм бэ гэхээр тэр үед бол энэ хүн бол өөрийн гэсэн хөрөнгөтэй болцсон байх бах тий. Өөрийн гэсэн тодорхой хэмжээний орлого олдог, орлогын үүсвэртэй болцсон байх бах. Тий тэгжиж одоо юу гэдэг хагас тэрбум дээр очино гэсэн үг л дээ хадгаламж. Тэгэхээр одоо бол 45 сая төгрөгийн энэ мэдээж цалингаасаа ч юм уу эсвэл одоо дөнгөж эхэлж байгаа бизнесээсээ ч юм уу энэ орлогоо цуглуулсан байх. За тэгэхээр
яаж энэ 45 саяг цуглуулсан бэ? Мэдээж өөрөөсөө маш их зүйлийг харамлаж өөртөө мөнгө байхгүй мэд итгүүлж цуглуулсан байх. Тэгэхээр одоо энэ жоохон цугларсан 45 сая үржих юм бол дахиад бүх тоглоомын дүрм дахиад эхлэх болно гэсэн. Буюу чи 450 сая дээр очих гэж хагас тэрбум руу явах боломжгүй болчихно гэсэн. Та 10-ныхаа нэгийг буцаад өгөө хийж гинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэлэх гэж байгаа мессеж нь бол хэрвээ 25 сая төгрөгтэй байсан бол яах вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууна гэсэн үг л дээ. 25 сая төгрөгтэй байсан бол чи байр авах байсан уу? Эсвэл хүрхгүй юм чи ингээд төр хоошоо татах байсан уу? Тэгэхээр нөгөө нэг жижиг шийдвэрүүд, том шийдвэр хоёулаа зарчим үед адилхан. Өнөөдөр надад орж ирсэн 50,000 төгрөгийг би шууд гэртээ хүнс авах уу? Эсвэл би надад 50,000 орж ирэх биш, надад 25,000 байгаа штэ гэж бодоод тэрнгээрээ би яах вэ гэдэг шийдвэр гаргана штэ. Хүнс авах уу? За 25,000 бол өнөөдрийнхөө хоол хүнсийг л чим 2 хоногийн хоол хүнс авчи гэдэг шийдвэр гаргадаг юм уу та тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг өөртөө 50,000-ийнхаа 25,000-ыг би ингээд яг энэ аргаар ингээд цуглууллаа штэ. Жижиг ийм шийдвэр гаргахын тулд хадгаламжиндаа мөнгө хийх гэж би амар том ирмэлзэл буюу зарим нэг золиосыг гаргаж ийн гэсэн үг тий. Одоо яг хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг зарчим яг энэ дээр явагдаж байна. Яг үүнтэй адилхан 45 сая төгрөг бол дараагийн том шийдвэр гаргах том шийдвэр дээр очсон байна. Та 45 сая төгрөгөөрөө байр авах уу? Буюу том эн чинь хоол идэхтэй яг адилхан тий. Том худалдаа авалт хийж байна. Том шийдвэр гаргаж байна. Тэгвэл надад 25 сая төгрөг байгаа гэж өөртөө итгүүлээд надад 25 сая би энэнгээрээ байр авах уу? Эсвэл төр хугацаанд жоохон азнах уу гэд. Тэгэхээр яг энэ дотор та 20 сая төгрөгөө дахиад цаашаа хадгаламжийн доторх хадгаламжийг нээх хэрэгтэй гэдэг мессеж энэ төрөд би санал хэлэх юм байна. За ер нь комент унших гэж байгаа зөвлөгөө бол авчлаа шуучлаарай. За дараагийнх яг ингэж жоохон яриад явъя те. Манай энэ группийн админ маань одоо сүүлийн үед цэгийн их хөгжилтэй постод оруулдаг гэсэн. Энэ ингээд ууртаа ингээд харж байгаа нэг зураг байдсан шүү дээ. Танай группын бүгдийг хатгаламжтай гэж асуухад би яг ингэж ууртаа юм шиг хардаг гэсэн зураг оруулсан. За дараа нь ямар пост орсон юм бэ гэхээр нэлээд олон ийм юутай дор комменттэй тим постыг харъя. За энэ дээр нэг ийм пост байна. Тэр болохоор нэлээд ийм сэтгэл зүйн хувьд жоохон унтсан байгаа хүн бол тоо. Гэтэ хүн болгонд ийм асуудал байдаг штэ тий. За унши. Тэр болохоор ингээд би уншина гэж бодож байсан тэр пост. За энэ. За 2 өдрийн өмнө орсон пост байна. За би гуйлагчин байна. Би гэж гуйлагчин байна гинэ эхлэл нь. За тэгээд анх хотод оюутан болохдоо л хамт аав ээжтэйгээ ирсэн. Олон дүү нартай гуйлагчингийн амьдралаас салахгүй залуу насаа наргиц ингэ шоудож олигтой явж үзээгүй гэж. За үргэлжийн мөнгөний асуудалтай. Өмнө нь маш том зорилготой байлаа. Гэтэл бүх зүйл мөнгө, арын хаалга, мөнгөтэй өөр айлын хүүхдүүд ажил төрөлтэй гоё явдаг юм байна. За би зовж нэг юм ажил хийдэг боллоо. Гэтэл өнөөхөл гуйлагчин амьдралтай, өөдөө цалингүй гар дээр 1 саяыг авч байна. Зүгээр эцэг ихтэй болон амьдрал гомдоод байх юм. Хамгийн их хичээл номоо хийж онц төгссөн гэж. Тэгсэн хэрнээ адгийн муу арчаагүй гуйлагчин болоод насаа хөшрүүлчлээ. Одоо ч цаашаа амьдрах хүсэл алга болж байна. Миний хамгийн том алдаа эцэг ихтэй хамт хотод амьдрах болсон минь юм. Би яг гэрийн боол, бүхний доромжлол дунд амьдарч байна. Тусдаа гарах мөнгөгүй хэцүү байна. Яаж энэ бүгдээс зайлах вэ? Хоримтлал яаж үүсгэх вэ? Гэсэн асуулт. За энэ бол бүр 303 комменттэй юм байна. За наад харах үнцх бодлоо өөрчил гэдэг ингээд нэг нөхөр загинсан байна. Тэгсэн чинь доор нь хүмүүс лайк гэдэг зөндөө олон дарсан байна. 270 дүүн нэг дэмжсэн байна те. За хүн болгон л ийм
одоо эцэг их зайдаг юм. Мууч сайн ч хийж байгаа хэцүү хүмүүс бас хэцүү байдаг шүү гэсэн байна. За. Хиттэй хүн юм бэ? Тэгээсээ нүдэн анаа шүдэ 100 200 га цааш хийгээд хэлний дамжаанд онлайнаас солонгоч болтгоо яваач гэсэн байна. За. Амар зөвлөгөө шүү дээ. За өөрийнхөө нас бие хүрсэн амьдрал бусдыг буруутгах яах вэ? Яг юу чинь буруу байгааг бодоод үзээрэй гэсэн байна. За тэгсэн чинь тийм шүү гэсэн байна. Өрөөгөө хамтар түрээслэх эсвэл нийтийн байр шиг цэвэрхэн газрууд байдаг юм билээ. Судлаад үзээрэй гэж нэгээд хамт өөр түрээслээ тусдаа гараад үзсэн санаа явж байна те. За гэхдээ бүх сонголтыг хийх гэж эрмэлзээрэй. Эцэгийнхээ үүднээс бас хараад үзээрэй гэсэн байна. Яа энэ хитгэн өгүүлбэрт нь ямар олон гуйлгчин гэдэг үг ороо вэ? Би илчих үедээ эхлээд наад үгээ үгсийн сангаас бүр мөсөн хасаараа гэсэн байна. За ядуу төрвөл чиний буруу биш, ядуу өхүүл чиний буруу. Бүх зүйл эсрэг болох хүч чамд байгаа. За тэгээд амжилт харах үнцэгтэй өөрчлөөрөө аав ээж гэж дуудах хүнтэй байна гэдэг бусдын хүмүүсийн мөрөөдөл шүү гэсэн байна. За the toxic in parents байж магадгүй юм шүү. Өөрсдийнхөө амьдралын замналаар явуулах гэд зовлон точоод байдаг уг хүн нь амбицтай байгаад байдаг. Энэ тохиолдолд бол амиа бодоод өөрийнхөө хүсэл зорилгын төлөө явсан хүн хождог юм болов уу гэж хардیں۔ Эцэг нь гомдол гэж хаяч гэж хаял гэж хэлмээр байна. Яг утсаар яриад байж болно. Тэрнээс үгэнд нь ороо зааврын даж болохгүй байхаа. Гол нь алдсан ч онсон ч зөвхөн чиний харилцан бусдаас тусламж хүсэх хэрэггүй байхаа гэсэн тэр байна. За. Энэ юг одоо комментүүд бол 300 хэдэн коммент байна. Би энэс нэг цөөх хэдийн л уншлаа. За энэ дээр бол зүгээр миний коммент юу юм бэ гэж юу? Тэгээ нэг коммент ингээд шууд бичих чинь яг юм богинохон өөрийнхөө сэтгэлийг илэрхийлнэ гэсэн үг шүү дээ тий. За ер нь бол зүгээр яг энэ битсэн постинг харах юм бол энэ яг угаасаа яг асуудалтай байгаа. Тэгээд харах өнцг нь өөрөө угаасаа ингээл энэ хүнд яг одоо байгаа бодитод ингэж л харагдаж байгаа. Тэгээд энэнийг одоо бид нар ингээд шүүмжлээл загнаалч юм уу хэцүү л байх л та. Би бол шууд энэ хүнд надаас бараг зөвлөгөө авч болно шүү гэж хэлмээр нь би үнэгүй зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Би энэ постыг бичсэн хүн байна гэдэг над руу чат бичих юм бол окей, над дээр хурж ирээ зөвлөгөө авч болно шүү. Ер нь нэг яг ингээл нэг уг нь бол ингээл сургуульд онц сурчдаг тий. За тэгэл би энэ ядуу амьдралаас гарч ухаахаа гэл тэгэл бас амьдрал болдоггүй, өөрчлөгддөггүй. Тэгэл цалин аваад ажил хийгээл эхлэнгууд нөгөө ах дүүнэр олуулаа штэ тий. Ах дүүнэр нь ажилд ороогүй хаяад явах гэхээр сэтгэл зүрх ингээд байгаад байдаг тий. Ингээд тийм одоо нөгөө хүмүүжлийн хувьд олуулаа өссөн нэрээ хайж болохгүй гэдэг юм мэдрэмж байгаад байдаг. 3 дугаарт нөгөө аав ээжээсээ ингээд цухтаад явчих гэхлээр болдоггүй. Тэгээд аав ээж хажууд байгаа л байдаг. Тэгэл нөгөө нэг эцсийн дүндээ бол нөгөө хүн ингээд нөгөө шатаад дургуун нүрээд эцэг ихэ буруутгамаар санагддаг тий. Би ингээд ядуу айл төрсөн. Тэгээд бусад хүмүүсийн хүүхдүүдийг харахаар, залуучуудыг харахаар, үеийнхнийхээ харахталаар ээж аав нь ийм юутай дэмжлэгтэй тий. За миний хувьд ч гэсэн бас тэгж бодож исэн үеэс байдаг. Тэгэхээр эн чинь бол хүн болгоны л нөгөө дайраал өнгөрч байгаа зүйл. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд ийм өөр төвшөнд очичихлоор өөрийнхөө өмнөх юуг мартчихдаг л да. Өөстө би нэг даван туулал гарцсан ш. Гэхдээ яг энэ нөхцөлд байгаа хүн бол яг л асуудлаа ирж хаагаал яг ийм зоонд орчоод энээсээ гарч чадахгүй хүнд байгаа байхгүй. Тэгэл эн чинь арай өөр төвшөнд байгаа хүмүүс бол эсвэл энээсээ гарцсан. За энэ амьдралаас гарцсан хүмүүс. Эсвэл одоо угаасаа нэг тийм амар ядуу зүдэн амьдралтай гэр бүл байхгүй байгаа. Амьдрал нь гайг байгаа хүмүүс. Тийм хүмүүст бол энэ одоо пост бол доромжилмоор, шоолмоор санагдана. Тэгээд энэ чинь амар бол ийм ерөнхий зөвлөгөөнүүд айгүйх байгаа байхгүй юу? За чи бусдыг буруутгаад яах юм аах юм гээл те яг юу нь буруу байгаад байна бодоод үзээрэй гэхлээр те гой зөвлөгөө аваа. Яг энэ чинь бодоод яг энэ хариулт тахгүй энэ хүн чинь бодоол байгаа. Бодсороо л ерөөсөө хариулт нь л энэ. За одоо тэнгууд чи эцэгтэй хамт байгаад баярлах хэрэгтэй гэдэг юм зөвлөгөө явж байна те.
Тэ энэ хүн ингээд баярлсан тулдаа өнөөдрийг хүртэл сургуулаа төгсчөөл ээж аавтайгаа дүүнэр ах дүүнэргээ хаягахгүйгээр 1 сая төгрөгийн цалингаа аваад тэгэл эднэртэй очиж зарцуулаад тэг амьдрал өөдлөхгүй тэгээд бохимдсандаа бичиж байгаа байхгүй. Гэтэ одоо юу гэдэг баярлал ингээд суугаад амар байна. Энээс илүү дээр амьдрал руу явмаар. Заавал нөгөө эцэг ихгүй юм амьдралтай хүнтэй өөрийгөө харьцуулах бол энэ хүн тэм чухал биш шүү дээ. Одоо бол энэ амьдралаасаа л илүү сайжирмаар байна гэдгийг л хайж л байгаа хэл та. Тэгээ 1000 мөнгөтэй байгаа нэмэргүй штэ гэсэн байна. За тэгсэн чинь доор нь өстө үнэ гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол яг ийм нөхцөлд одоо яах ёстой юм бэ гэж юм л та. За би бол яг одоо бол энэ дээр надтай адилхан одоо ийм нөхцөл бас би яг ингэж бас боддог байсан. Тэг яг энэ нөхцөлд ер нь хүн яах ёстой юм бэ гэхээр асуудлаа нөгөө нэг эргээд нөгөө өөрөөсөө харах хэрэгтэй. Энэ болохоор одоо асуудлыг нөгөө талаас харж байна. Тэг би бол хангалттай хичээцэн гэдэг өнцгөөс хараад байна. Тэг энэ дүн тавих та. Би ингээд сургууль онц төгссөн. Тэг би яа сайхан амьдрахгүй байгаа юм бэ? Эцэг ихтэйгээ хамт амьдрсан маань буруу болчлоо. Тэ. Тэгэхээр эцэг ихэд ачийг хариулах гад ч юм аав ээждээ туслах гад ингээд цуг хотод ирээд амьдрсан байна шүү дээ. Тэ бас болохгүй байна. За одоо тэгээд ингээд тустаа гарах гэхээр миний цалин хангалттай биш байна. Мөнгөгүй хэцүү байна. Яаж энэ бүгдээс ингээд заалах вэ? Хөндлөл яаж үүсэх вэ гэдэг асуулт хайж байна. Тэ. Би бол асуудлыг өөрөөсөө хараарай гэдэг санааг л хэлэх юм байна. Асуудлыг өөрөөсөө харна гэхэлэр зөвхөн ингээд сая төгрөний цалин аваад угаасаа хүрэхгүй. Тэгэхээр яг чиний яг одоо авч байгаа цалин чинь бол сая. Чи хэрвээ тэгэл илүү багыг авч ирсэн бол дахиад амьдрах байсан. Хүн ер нь ингээд идэм бил ингээд илүү багыг авсан ч гэсэн амьдрал нь болгоол байдаг, хүрээл байдаг, яваал байдаг. Тэг яг нэг аав ээжийн зөвлөгөө, эргэн тойрны хүмүүсийн зөвлөгөө энэ төр чамд илүү сайн биш байгаа учраас ингээд бодит байдал чиний амьдрал дээр өөрчлөлт гарахгүй байгаа байхгүй. Ер нь гэр бүл ингээд санхүүгийн амьдрал сайжрахгүй нэг гэдэг бол тэр хүмүүсийн санхүүгийн зарчим амьдралд хандлах руугаа л илүү анхаарахгүй бол нийгмийн шүүмжлэлд хизээч амьдрал сайжирдаггүй. Энэ бол яг батлагдсан үнэн. Тэгэхээр би бол яг нөгөө бусдыг дандаа шүүмжлээл өгөгдлөө дандаа бодоод одоо ч л манай би боддог байхгүй ингээл ядаж манай аав ээж хоёр надад байрны урьдчилгаа өгсөн бол гэж айгүйх боддог гэсэн байхгүй. Байртаа тэгэхэд одоо зөндөө ол айлын хүмүүс ядаж байрны урьдчилгаагаа авчвал ингээл амьдарж штэ ч гэдэг юм уу. Эсвэл надад одоо гадагшаа яваад ингээд сургацсан бол энэ төр гэл дандаа боддог гэсэн. Тэгсэн чинь тэр ингэж бодоол ах юм бол энэ чинь айгүй утгагүй бөгөөд зүгээр гомдол тэгэл тэр нь юм юу гэдэг стресс болоод яваад ах юм билэ. Тэгэхээр яг өөрөөсөө асуул эцсийн дүндээ дахиад бүх юм угаасаа л бүтэхгүй бүх юм угаасаа л чиний эсрэг байсан ч гэсэн тэг надад асуудал тэгвэл одоо би тэгвэл яах юм бэ гэдэг асуултыг тавь штэ. За өөрийгөө буруутгаад ахлаар бас улам унаад байт юм билээ. Тэгэхээр одоо тэгвэл би яах ёстой юм бэ? Яг одоо байгаа надад нөхцөл юу юм бэ? Надад сая төгрөг байгаа. Би сая төгрөгийн цалин авдаг. Гэтэ би 500 авдаг гэж бодчихъя. За тэгвэл би 500 мянгаар яг яаж игээл амьдрий. Тэ энд тэгээд гэр бүлдээ бүх мэдээлэл өгч болохгүй юм байна. Яг л намайг сая төгрөг авдаг гэхэлэр чинь амьдралд оролц те юм тусал гэдэг байгаа юм байна. 3 дугаар төв ингээр би яг одоо туслахгүй болохоор энд гэр бүлд ингээ асуудал үүсээд байгаа юм шиг харагдана. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Өнөөдөр би өөрт авж байгаа цалингийнх нь тодорхой хэмжээг нууж иж би илүү бэртэй болох хэрэгтэй. Би илүү хүчтэй болох хэрэгтэй. Тэгээд тэгжиж би одоо байгаа гэр одоо аав ээжтэй энэ ах дүүнэрээ хайрлахтаа илүү хүчтэй байж энэ хүмүүсийг одоо энэ ядуу амьдраад байгаа амьдралаас гаргах хэрэгтэй гэдэг үгийг өөртөө хэлээд тэгээд өөрөөсөө хэмнэлт хийж эхлэх л хамгийн бодтой арга юм байна. Гэтэ энэ хүмүүст бол би хэмнэлт хийгээд байгаа шүү. Би мөнгө хадгалж байгаа шүү. Хэлж болохгүй мэн. Яг л хэлчих юм бол нөгөө нэг л ийм юм хэрэгтэй, тийм хэрэгтэй, амьдрал төрөхгүй байх болохгүй байх гэдэг юм яриа руу ороод ингэ явчихдаг. Та нар нэг юм одоо юмыг харсан бол ингэдэм бэлээ. Хэрвээ гэр бүлд хэн нэг нь ажил хийгээл байх юм бол нөгөөдг нь ажилгүй байгаад байх боломж олдчихдаг. Тэгэл нөгөөдхөө л ингээл чи ажил хийж байгаа юм чинь, чи болж байгаа юм чинь гэл ингээл яваад байдаг. Тэгээд тэгэхгүй ингээд чи ингээд тэр хүн ажил хийгээ болоод оролцоо болчихлоор нөгөө нэг ажилгүйс хүмүүс чинь яаж гэл амьдрахын тулд ажил олж хийгээл амьдрал дахиад яваад эхэлдэг тий. Тэгэхээр нөгөө нэг тэр нөгөө нэг ажиллах нөхцөлийг
чи хүмүүсийн ажиллах шалтгааныг чи өгж гэнэ үү гэдгийг ингээд бид нар харах хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр хүмүүс бий л байхгүй бол бий л ингэхгүй л бол энэ бүхэн болохгүй гэдэг энэ үнцэг бол буруу л үнцэг юм байлээ. Тэгэхээр өөрөө өөрийнхөө амьдралыг чи өөрөө эхлээд авч явж өөрөө өөрийнхөө биеийг даана гэдэг бол дараа нь чи тэр багт тэр гэр бүлд чи илүү том тоглогч, том нөлөөлөгч, том туслах хүн байж чадна. Тэгэхээр эхлээд бол одоо нэг гэр бүлд амьдарч байгаа ч гэсэн чи тусдаа байгаа юм шиг сэтгэл зүгээр одоо санхугаа зохион байгуулад эхлэх хэрэгтэй гэдэг л маш ерөнхий ч гэсэн ийм л зөвлөгөө гэдэг. Миний саналаар бол цалингаа хэлж болохгүй. Бүх цалингаа тэгээ бас багаар хүмүүст хэлж ойлгох хэрэгтэй. Эцэг их аав ээжийн нөлөөлөл бол ер нь бол буруудах хэрэггүй гэдэг юм билээ дээ. Тэгэхээр аав ээж чинь өөрсдөө ямар нийгмийн хүмүүс бэлээ. Тэгээ тэр хүмүүс чинь тэр зах зээлийн нийгмийг нэг хахтар дайраад тэрнээс юм суралцж чадаагүй. Социализмаас нөгөө нэг бүх юм чинь нийтийн юмч байж исэн чинь гинт хөрөнгөтэй босон хүмүүс нь баг зарим залтайгууд нь ч юм уу улсын одоо энэ том объектуудыг тухайн үед одоо ингээд сэргэлэнтэй давцсан хүмүүс ч гэдэг юм. Эсвэл гадаадд нэг жоохон амьдарч байгаад зах зээлийн нийгмийн шилжилтийг мэдэрсэн хүмүүс Монголд ирээд толгойн ажиллаад хочсон ч гэдэг юм уу те. Эсвэл ганцхан наймаа илүү их тууштай хийсэн хүмүүс нь амьдралын сайжирсан ч гэдэг юм. Ийм л процесс явдаг шүү дээ. Тэгээд яг нэг ийм улсынхаа одоо жишээл маш сайн иргэн байсан хүмүүс энэ төр бол тэр дунд шудраг байдлаар гэж өөрийгөө шудраг гэдэг юм үгэн дотор хавчуулаад одоо хөрөнгөгүй ч юм өгүүлсэн зөндөл хүмүүс байдаг. Тэгэл ингээл манай амьдрал дээр ч гэсэн манай өвөөгийн байрыг өвөөд ингээ усаас өгсөн байр манай ээж аав энэ төр бизнес гэж явж байгаа л тэгэл айсандаа болоод үр зээлгээл 3 сая төгрөгөнд өгсөн жишээнүүд байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ болгоныг ингээд харахаар би бол тийж одоо буруутах бол нэмэргүй. Яагаад бид нар буруутах хүмүүс нь биш. Тэр хүмүүс өөрсдийнхөө тэр цаг үед ингээд тэр хохирлыг амсаад тэр хичээлдээ өөрсдөө суудсан хүмүүс гэж боддог байхгүй. Тэгэхээр бусдыг буруутгах биш. Надад асуудал нь яг юунд байгаа юм бэ гэдгээс л би тэгээд яг одоо яг юу хийж болох юм бэ? За тэгээд энэс юу сурав гэдэг юмр бол явахгүй бол ингээл өөрөө сэтгэл зүйн готрол руу оруулаад би нэг гуйлах юм аа. Би бол ингээд байх юм бол эн чинь өөрөө ингээд улмал гарах өнцгийг хүнд өгдөггүй юм билээ. Тэр энэ хүнд бол хоримтлал яаж үүсэх вэ гэх юм бол чи сая төгрөгийн цалин гар дээр авдаг биш 500 сая төгрөгийн цалин гар дээр авдаг гэдэг өөртөө үгийг итгүүлж өөртөө одоо дайн зарлахаас л эхэлдэг алхан байдаг юм аа. Тэгээ энэ бүгдээс зайлсхийдэг арга бол тэр нэг итгэл бол би илүү хүчтэй болж иж өнөөдөр ээж аав те ах トゥ нартай дүүтэй эгчтэй ахтай тусалж чадахгүй ч гэсэн туслах юм байгаа. Гэхдээ энэ амьдралд би л байхгүй болохгүй гэдэг бодлоосоо жоохон гарч агаад тэр угаасаа л надад 500 л биш те гэд харах өнцгөрөө асуудал хандах гад үзээрэй. Тэгэх юм бол дараагийн ялхам хийх боломж нэг 2-3 сарын дараа 5 сарын дараа эсвэл жилийн дараа олдож эхэлнэ л гэсэн үг л те. За тэгээд нөө нэмэлт орлого олох молох гэдэг дараагийн нөгөө нэг юм шахалтуудыг өөртөө хийж бас болно шүү гэдгийг хэлье. За нэг юм пост байсан шүү. За миний яриа ямар урт явчихва. За одоо энэ сүүлийн пост уншижээ тий. Одоо 23 настай эмэгтэй гэж байна. Гар дээр 1.5 сая төгрөгийн цалинтай. За энэ бага цалингаас яаж мөнгө хөрөмтлөж хизээ өөрийн гэсэн орох хоронтой болно доо гэж бодох юм. Нийгмийн ажил мэргэжлэр ажил гэдэг мэргэжлэр төгссөн. Монголд үнэлэмж том бага. За гэхдээ хэлний оноогоороо Солонгос руу 2 жил одоо магистрт яваад хажуугаар нь хөрөмтлөл үүсгэл 2 жилийн хугацаанд яаж байрны урсгал хийдэг байгаа гэж бодоод энэ өвөл явахаар төлөвлөж байгаа. Тэгээ ятаж нэг байрны урсгал хийдэг байгаа гэж бодоод энэ үйл явах гэж байгаа юм байна. За тэгээд эсвэл Солонгос явах мөнгөөрөө ээжийнхээ хажууд байгаа жижиг онлайн бизнесний чүү гэж бодох юм. 2 жилийн хугацаанд мөнгө хөрөмтлүүлээд ээжигээ насны эцэст байранд амьдруулчих юмсан. Амьдралын их туршлага та ах эгч нар зөвлөгөө өгөөч гэсэн байна. За энэ дэр 105 коммент орчихсон байна. За залуу гадагшаа сурах хэрэгтэй гэж нүд тайсан зөвөө мөнгө олохгүй чухал биш ээ.
зорилгоо зөв тавиад яваад ирсэн дэр шүү. Явсан нохоо яцуун гэдэг шүү гэсэн байна. За тэгсэн энэ доор нь болохоор комментууд бол солонгос руу явал гэж байна гэсэн. За тэгсэн чинь доор нь эхлээд санхүү эрхчлөлтөд амьдралын хорвоос өсөж захиалаарай гэсэн. Энэ манай нэг таньдаг хүн маань зөвлөгөө өгсөн байна. Дараа нь цалингийн 10% тогтмол хөрөнгө оруулалт хийдэг дадалтай болоорой. Тэр дад нь чамаа хэдэн жилийн дараа баян хүн болгоно. Өөдрөг бож хувийн санхүүгийн номонч мөн суралцаарай гэсэн байна. За энэ ингээд нэг жишээл болроо жишээл эхлээ санхүүгийн эрхчлөлтөд сайхан амьдралыг хорвоос өсөж захиалаар энэ би жоох нэг ийм юунд бол яг хүн болгоны одоо сонголтолтой би бол жоох нэг юм прагматик буюу жоох асуудал бодиттой хандахыг хичээдэг төрлийн нөхөр. Тэгэхээр нэг юм итгэл өгөөл ингээл залбирал малбаралт бол тийм дуртай биш. Зөв энэ одоо 23 настай энэ дүүд санал хэлэхэд яг уу солонгос руу бол сурах бол буруу бол биш. Гэхдээ сурахыг нэг чиний зорилго чинь сурах юм уу, хөгжих юм уу, эсвэл чиний зорилго чинь байр юм уу гэдэг асуулт байгаа юм л да. За тэгвэл үнэхээр байртай болъё гэж чи боддог бол өнөөдөр чи яг байр аавна гэсэн чамд үйлдэл байна уу гэж байгаа байхгүй тийм. Сая 500-аас хэдийг нь яг чи зөвхөн хоримтлал руугаа хийж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа байхгүй. За тэнгууд тэр байр сурах хоёр чинь нэг л одоо дансаар шийдэгдэх юм уу тий. Чи ингээд байгаа мөнгөөрөө байр авах юм уу, сурах юм уу гэдэг сонголт хийх гэдэг шүү дээ. Сурах бол зүгээр л байр авахын төлөө сурах гэдэг бол энэ бол сайн сонголт биш. Зүгээр л үгүй би өсөж дэвшмээр байна. Би илүү хөгжмөр байна гэдэг сонголт хийж байгаа бол чи сурахтаа зориулж мөнгө зориулах хэрэгтэй. Сая жишээлбэл өнгөрсөн хугацаанд Ирланд руу зөвхөн хилний бэлтгэлд явхад би нэг 160 сая орчим баха мөрөм зарцуулагдсан байна л да. Тэнд очиж ажил хийгээд санстаар болоогүй. Тэгэхээр тэр бол байрны мөнгө байхгүй юу. Тэгэхээр би бол одоо ингэ боддог. Нэг хэсэг байхаа би эргэлцсэн л дээ. За ингээд би буруу юм хийчихв. Нэх амар хэвээр сурч муурал хөгжих юм байхгүй. Мөртлөө өнтер гээл. Гэхдээ үзэж харсан мэдэрсэн зүйл бол маш их. Тэгэхээр ингээд нэг энэ чинь сонголт юм байна л да. Тэр нь гэхдээ сонголт гэхээс илүү чи яг сурахад зориулсан чам мөнгө, чи яг байр авах мөнгө гэдэг хоёроо ингээд шийдэх хэрэгтэй юм билээ. Хоёрдугаарт энэний төлөө чи алхам хийсэн үү гэдэг асуултыг өгч байгаа юм л да. Буюу хадгаламж хийж эхэлсэн үү? Одоо бол жишээлбэл дөнгөж ингээд хоримтлал үүсгэж эхлэх гэж байгаа бол илүү өндрөөр хадгалах шаардлага байна. Эхний хэлж байна. Тэгжээч нөгөө нэг чиний хоримтлалын суур нөгөө нэг юм төвчээртэй байх дадал суух боломж олно гэсэн үг тий. Тэгэл угаасаа дараа нь ингээд харах өнцгүүд өөрчлөгдөж эхэлнэ. Тэгээд үгүй яг та байрах мөнгө байжиг. Гэтэ чи тэрний төлөө чи үйлдэл хийж байгаа нь чухал болохоос ш. Тэрэнд өнөөдөр шаналх хэрэг байхгүй. Шаналхын оронд үйлдэл хийх айгуу чухал. Яана би стейж байгаа байранд амьдралч мараа өөр ингэсэн нэг юм байртай болчих юмсан. Хоёрдугаар чиний гэдэг нэг тийм асуудал юм бэхлээр яг надтай бас би бол яг ингэдэг байсан. Тооцоол хийгээд тооцоолч хүнийг амар шаналгаад байдаг байхгүй. Хоогийн юм аа л гэдэг. Тооцоол тэгэхээр шаналаад байдаг. Би одоо 1.5 сая төгрөгийн цалинтай тэгээд одоо энэнийхээ хэдийн эренч амьдраад хэдийг нь хадгалаад хизээч байртай болох юм. Байрны урсгал чи өнөөдөр за хамгийн багадаа тэ 80 саяас эхлэх бах тий. Тэгэхээр ингээд яна марг миний энэ насны амьдралд хүрэх юм уу гэж сая 500-аар тооцоолоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тооцоолыг хизээч битгий. Тий. Хоёрдугаар хадгална. За боли ингээд сая 500-аас би нэг өсөр 500 мянгаыг хадгалъя. Тэгээ би нэг сар 500 мянгаыг хадгаллаа. Ингээд 10 сарын дараа хэд болох 5 сая хөөх юмтай. Бараг жил болж иж би тэ 11 сая төгрөгтэй болох юм байна шүү дээ. Тэгэхэд би 11 сая төгрөгийг хадгалаад хэдэн жилийн дараа 80 саятай болох юм. Миний нас залуу нас дуусчихна. Би тэг хизээд нь сурах юм. Хизээд ингээд бодол стресстэй л хогийн бодол байвал хогийн л болоод байна гэсэн үг. Тийм байт юм билээ. Тэгэхээр би бол яг 30 наснда бол тэгж утсан. За ингэж эморч ингэж арай одоо эморч биш л та ингэж арай бас ийм сонин одоо сэтгэл готрлаар юмыг харахын оронд
За яг өөрөө шууд зүгээр л шаналгүйгээр үйлдэл хийя гэдэг сонголтыг хайж болсон. Шаналгүйгээр үйлдэл хийх нь болохоор би мөнгө бол хадгалж байгаа. Би бүр тэ өөрийнхөө орлогын 50% хадгалж байгаа. Тэр нь 50% болохоос биш 500 сая төгрөг биш. Окей. Би юм хийж байгаа. Одоо бол би яг өөрийнхөө хийж байгаа ажил руу илүү анхаарал хандуулъя. Хэрэг хүрэхгүй бол илүү нэмэлт орлого олохыг хичээе. Би заавал бас сурах ёстой. Би өөрөө өсөж дэвшүүлэх хэрэгтэй. Гэтэ энэ хадгалж байгаа мөнгөөр зөвхөн байранд орно гэдэг төлөвлөгөөгөр биш. Ямар ч сан би мөнгө хадгалж байгаа. Энэ хадгалж байгаа мөнгөөр би байрандаа ч орж болно. Эсвэл би одоо гадагшаа сургуульдаа сурч өөрийгөө хөгжүүлсэн ч болно. Чи сургууль сурангаа байртаа болох боломж. Чи ирээдүйд яг энэ дадлчин бүтээн гэдэгт л найдвараа тавиад алхам хийх хэрэгтэй л гэж хэлнэ л дээ. За тэгээд битээ тооцоолоо. Хэрвээ тооцоолох юм бол хүн цаашаа юм хийхэ болчдөг. Өстө хизээч. Тэнгууд ингэ дэнчин тавьж эхэлдэг. Би эсвэл сурна. Тэгээд сурах уу? Эсвэл би байр авах уу гэл ингээл ямар нэг юм байгаа мөнгөөрөө дэнчин тавих гээд хичээгээд байдаг. Эн чин дараа нь буцаад амар харамслыг авчрах гээд байдаг л да. Одоо ингээл аягүй олон хүмүүс зөвлөл те чистэ гадагшаал явгаад хэлсэн солонгосчдаг бааха хар ажил хийдэг ээжээсээ энэ хол амьдрдаг те гэр бүлээсээ хол амьдрдаг. Яг нь чинь сөрөг талуудыг ярьж байгаа юм л та. Тэгээд тэнд ингээд эхний жоохон мөнгөс нь тэрийг яг байранда зориулсан юм байдаггүй нөгөө амьдралдаа зориулаад сургалтын холбоор зориулаад дуусчдаг. Тэгээд тэнд ингээд бааха амьдрал олоо авчдаг. Нөгөө байрны асуудал бүр холтчдаг ч юм уу те. Ингээд нөгөө нэг юм үсгээд байдаг л да. Тэгэхээр яг үнэхээр би сурна. Гэтэ одоо мөнгө хадгалдаг энэ алхам чинь хийгдэж байгаа гэдэг асуултыг л чухалчлах хэрэгтэй гэсэн үг л дээ. Яг 3 дугаарт бол дахиад өөрөөсөө асуух асуултууд байна. Тэр нь бол үнэхээр яг өөрийн гэсэн байр тийм чухал уу гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн хүмүүс ч одоо нэг байр руу фокус өгөө болоод түрээсээ байр амьдардаг болоод эхэлж байгаа юм шүү дээ. Тэгээд тэрний оронд би байрыг чинь ингээд зарж борлуулах гэж амар их уддаг бөгөөд хэцүү. Тэгээ ийш тишээ ингээд шилжил төлөвлөгөө хийхэд хүртэл байр айгу хэцүү байдаг. Тэгэхээр ер нь өөрийн гэсэн мөнгөтэй бай тэрнийхээ хүүгээр ингээд сайхан газар амьдрий гэдэг сонголт руу хүртэл хүмүүс ороод эхэлсэн билээ. Тэгэхээр асуулт тавиад үзээрэй. Үнэхээр яг өөрийн гэсэн байранд л амьдрах чухал. Өөрийн гэсэн байранд амьдрахгүй болохоор яг амьдраагүйтэй адилхан нөө тэ. Үнэхээр амьдрахгүй юм шиг санагдаад байна уу гэдэг асуултууд айгу чухал гэсэн л үг л дээ. За ингээд өнөөдрийн энэ 3 постыг уншаад тэгээ доор нь байгаа комментиг уншаад тэгээ өөрийнхөө бодлыг хуваалцлаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.